Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тавтай морилно. Бидний өдөр тутмын амьдралд бидэнд мэдрэгдэж байдаг уур хилэн, айдас түгшүүр, ганцаардал гэх мэт таагүй мэдрэмжүүдэд бид хэрхэн хандах вэ? Бид сэтгэл хөдлөлийнхөө аясаар ээш тийш савлж амьдрах ёстой гэж юу? Бидний хүслээр болохгүй байгаа тэр таагүй нөхцөл байдлуудад дундаж бид сэтгэл хөдлөлөө зөвөр хянаж байх боломжтой юу? Өнөөдрөөс эхлээд доктор Стенли дээрх асуудлуудтай холбогдуулаад амьдралын аливаа дарамттай нүүр тулах нь гэсэн сэдвээр цуврал хичээлийг зааж эхлэх гэж байна. Энэхүү цувралаар дамжуулаад доктор Стенли бидэнд бидний хүчтэй сэтгэл хөдлөлүүд заримдаа бидний бусадтай болоод бурхантай харилцах харилцааг сүрүүлэх аюултай байдаг гэдгийг ойлгуулж ийм эрсдлээс яаж сэргийлэх вэ гэдгийг зааж өгөх болно. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Бидний амьдралд аливаа зовлон бэрхшээл хэлж биш хийсэж ирдэг юм. Үүнээс болоод бид бие махбод болон сэтгэл зүйн хувьд хүнд байдалд ордог. Заримдаа бидэнд тэр бүх нөхцөл байдлыг хизээж давж гарч чадахгүй юм шиг санагддаг юм. Гэвч үнэндээ ийм хүнд нөхцөл байдлууд нь бидэнд сүнсээр өсөх хамгийн том сайхан боломж болдог юм. 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгээс харах юм бол Илч Паул бидэнд өөрт нь тохиолдсон нэгэн зовлонг жишээ болгон өгүүлж өөрөө тэр зовлон бэрхшээлд хэрхэн хариу үйлдэл үзүүлснээ өгүүлсэн байдаг юм. Ингээд хамтдаа 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг гаргаад харъя. Үүнээс өмнө би та бүхэнд бага зэрэг тайлбар өгөх нь зүйтэй гэж бодлоо. Энэ бүлгийн эхэнд Илч Паул өөрт нь Бурхан ямар агуу илчлэлтүүдийг өгсөн тухай өгүүлсэн байдаг юм. Гэвч түүнээс болоод Бурхан өөрт нь мөн онцгой зовлонг зөвшөөрсөн гэдгийг ч мөн үргэлжлүүлээд бичсэн байна. Тэрээр үүнийг өргөс гэж тодорхойлсон байна. Тэр өргөс гэдэг нь яг юу болохыг бид сайн мэдэхгүй. Олон судлаачид энэ талаар янз бүрийн таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг боловч тэр бүхнийг нотлох гэж оролдох нь үнэндээ цагийн гарц юм. Астмтай хүмүүс өөрийгөө би астмтай гэж шууд хэлдэг. Эсвэл ходоод нүвдэг хүн бол ходоод муу гэж хэлдэг. Гэхдээ тэд энэ өвчнөөс салах гэж салж чадахгүй байвал хэн ч үнийг өргөс гэж тодорхойлох бүрэн боломжтой. Тиймээс бид Паулийн өргөсөн чухам юу болохыг таамаглах аргагүй юм. Магадгүй бид Паулийн өргөс нь юу болохыг мэдвэл түүнтэй адилхан зовлонтой хүмүүс өөрийгөө надад Паулих шиг адил өргөс бий гэж дүйлгэгч аюултай юм. Тиймээс Бурхан зориудаар үнийг нууцлсан байхаа гэж би боддог. За ингээд ишлэл рүү оръё. Хамтдаа 7-оос хойш уншъя. 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 7-оос хойш. Мөн агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж өөрийгөө хид дүйлэхөөс сэргийлж намайг сатааны зарлага илч дэлссэн аж. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж би энэ талаар эзнээс гурамтай хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөстөлд өөрөөр хэлбэл миний хүч бүрэн төгс болдог гэж айлдсан юм. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхнаа. Иймд Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалттай би баяртай байна. Учир нь би хизээ мөхөстөн тэр үед хүчтэй байдаг юм. Энэ хэсгээс бид хэд хэдэн гайхамшигтай зарчмуудыг сурж авах болно. Учир нь бидний ихэнх нь амьдралынхаа янз бүрийн зовлон бэрхшээлтэй нүүр тулсан байна. Өнөөдөр таны амьдралд яг юу тохиолдсныг би сайн мэдэхгүй ч танд тэр асуудалтай ялагдахгүй байх бүрэн боломж бий гэдгийг би энд онцлон хэлмээр байна. Харин ч эсрэгээр тэр асуудлаа амьдралынхаа эерэг эргэлтийн цэг болгон ашиглах боломжтой юм. Тиймээс би та бүхэнд Библийн энэ хэсэгдэр тулгуурлан тэдгээр зарчмуудыг хуваалцахыг хүссэн юм. Энэ бол чухал зарчмууд. Эдгээр зарчмуудаар дамжуулан та амьдралдаа тохиолдсон зовлон бэрхшээлүүдийг итгэлээр өсөх түлхэц болгон ашиглах боломжтой юм. Зовлон бэрхшээл гэдэг нь үнэндээ хүн бүрийн амьдралд байдаг зүйл. Хүн бүр их бага ямар нэгэн байдлаар зовлон амсдаг. Өнөөдөр энэ дэлхий дээр байгаа хүн бүр янз бүрийн шалтгааны улмаас зовлон эдлэж байна. Ямар боловсралтай, ямар санхүү мөнгөтэй, ямар зан чанартай байхаас үл шалтгаалаад хүн бүр их бага ямар нэгэн хэмжээгээр зовлон туулж байгаа. Зарим хүмүүсийн хувьд зовлон бэрхшээл нь дааж давшгүй мэд санагдах нь ч бий. Заримдаа гинтийн осол, өвчин, зовлон бидний амьдралд ямар ч анхааралгүйгээр гинт ирдэг юм.
Заримдаа тэр зовлон бэрхшээл урт удаан хугацааны турш үргэлжлэх нь ч бий. Сар жилүүд улиран одсон ч нөгөө зовлон бэрхшээл хിവэрэ байсаар байх тохиолдол ч бий. Заримдаа үүнээсээ болоод бид Бурханд итгэж ганх тохиолдол гардаг юм. Би бие махбодын хувьд эсвэл сэтгэл санааны хувьд ингэж их зовж шаналж байхад Бурханд яаж итгэж чадах юм бэ гэж бодох үеч ирдэг юм. Өөрөөр хэлбэл бидний амьдрал зовлон бэрхшээл ямар ч хэлбэрээр нүүрлэж болдог байх нэ. Бас үүнээс ангид байж чадах хүн гэж энэ дэлхий дээр нэгч байхгүй. Тэр утгаараа зовлон бэрхшээлтэй тулгарх нь бидний хувьд зүгээр нэг цаг хугацааны л асуудал юм. Энэ нь бидний амьдралд хилж ирдэггүй хийсч ирдэг зүйл. Хинч амьдралдаа зовлон бэрхшээлийг туулъя гэж хүсдэггүй штэ. Гэхдээ ийм байдалд орох үедээ бидний ихэнх нь Бурханаас яагаад гэж асуудаг. Бас нэг хэсэг нь хинээс болоод ийм зовлон бэрхшээл надад тохиолдваа гэж асууж өөр хоорондоо эргэцүүлдэг юм. Тэгвэл би өнөөдөр та бүхэнтэй бидний амьдрал зовлон бэрхшээл, өө гашуу, сэтгэлийн шанал, хавчлаг, дарамт, саа дотгор тулгарх үед бидний ихэвчлэн асуудаг хоёр асуултын талаар ярилцуулна. Бидний асуудаг хамгийн ихний асуулт бол яагаад гэсэн асуулт. Зарим итгэгчид Бурханы өмнө очиод яагаад гэж асуусныхаа дараа заримдаа өөрийгөө буруудах үе гардаг юм. Заримдаа би яагаад Бурханаас яагаад гэж асуух ёсгүй юм бэ гэж зарим итгэгчид боддог юм. Гэхдээ тийм биш ээ. Бурханд бүх хариулт бий. Бид асуумаар байгаа зүйлээ Бурханаас асуух нь буруу зүйл биш. Харин ч эсвэргээрээ Бурханаас яагаад гэж асуух нь зүйтэй асуулт гэж ойлгоорой. Би үүнтэй холбоотой хоёр чухал зүйлийг хэлмээр байна. Нэгдүгürt бид Бурханаас яагаад гэж асуулаа гэд Бурхан бидэнд урам хугарахгүй. Тэр бидний амьдралд юу тохиолдохыг үнэртнээс мэдэж байсан. Бас таны хэдэн удаа Бурханаас яагаад гэж асуухыг ч анханасаа мэдэж байсан. Та намайг үнэхээр хайрладаг бол надад ийм зүйл зөвшөөрөхгүй байх байсан шүү дээ гэж хэлхийг ч тэр мэдэж байсан. Тиймээс ч биднийг ийхүү хэлэх үед Бурхан ууралдаггүй, бухимддаггүй, гайхадаггүй. Учир нь тэр анханасаа бүгдийг мэдэж байсан. Илч Паул ч бас Бурханаас яагаад гэж асууж байсан гэдэгт би итгэлтэй байна. Эзэн минь, та надад Дамаск орох замд уулзнаас хойш би танд амьдралаа өргөсөн. Би таны төлөө өөрийгөө бүрэн зориулж, таны тушаасан газар бүрт очиж, таны хэлгэсэн бүхнийг хэлж, таны нэрийн төлөө зовлон эдлэж, таны сайн мэдэг газар сайгүй тунхаглаж байсан. Гэтэл энэ бүх үйлчлэлд минь саад болох энэ өргөсийг та яагаад надад зөвшөөрсөн юм бэ гэж Илч Паул асууж залбирч байсан гарцаагүй. Библиэд хэлэхдээ түүний 3 удаа залбирсан гэж хэлсэн байна. Илч Паул энэхүү 3-тай залбирсан тухайга хэлэхдээ зүгээр нэг унтахынхаа өмнө товчхон залбирсан залбирлынхаа тухай өгүүлээгүй гэж би итгэдэг. Тэр 3 удаа урт хугацаагаар Бурханы өмнө мацаг барин байж залбирсан тухайга хэлж байгаа гэж би бодож байна. Гэхдээ эцэст нь яагаад гэдгийг Бурхан Паулд ойлгуулсан. Ингэхдээ Тэнгэрээс дуу хоолой сонсогдож Паул үнийг нь чихээрээ сонссон гэж би бодохгүй байна. Тиймээс Бурханаас яагаад гэж асуухаасаа битгий татгалзсан. Үүнд буруу зүйл нэгч байхгүй. Харин ч Бурханаас хариугаа авах хүртлээр яагаад гэж асуух нь зүйтэй юм. Учир нь Бурхан заримдаа биднийг яагаад гэсэн асуултынхаа хариултыг авахд сэтгэл зүйн хувьд бэлэн болгохыг хүсэж байдаг юм. Нөгөө төгөр Бурханы хариулт тэр бүр бидний бодсончлон байдаггүй. Тиймээс бид Бурханаас яагаад гэж асуух хэрэгтэй. Бас энэ асуултынхаа хариултыг олохыг эрмэлзэх ёстой юм. Тэгээд цаг нь ирэхэд Бурхан хариултыг нь өгөх болно. Мэдээж Бурхан зарим нэг зүйлсийн учир жанцанг биднийг мөнхийн усад очисон хойно л хэлэх болно. Илч Паулийн хувьд Бурханаас яагаад гэж асуусан байна. Тэгээд асуултынхаа хариултыг авсан байна. Тиймээс ч 7 дугаар ишлэлдэр ийм хүүгүүлсэн юм. Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж мах бодид минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэд дөвийлөхөөс сэргийлж намайг сатаны зарлаг илч дэлссэн ажээ гэж хэлсэн байна. За тэгэхээр Илч Паулинд Бурхан амьдралд нь нэгэн өргөсийг зөвшөөрөөд түүнийг сугалж авахгүй байгаагийн цаад шалтгааныг олж мэдсэн гэдгээ хэлсэн байна. Заримдаа бидний амьдралд ч ийм зүйл тохиолдог шүү дээ. Бид амьдралдаа тохиолдсон асуудлынхаа төлөө залбирч, найз нөхөд, чуулганараа залбируулсан ч Бурхан тэр асуудлыг зайлуулж өгөхгүй байх тохиолдол бий. Паул яг ийм байдалд орсон байна. Гэхдээ ямар ч байсан тэр хариултаа авсан байгаа юм. Хэрвээ Бурхан залбиралд минь хариулахгүй юм бол, Бурхан асуудлыг минь шийдэж өгөхгүй юм бол тэр Бурхан надад хайртай гэдгийг би яаж мэдэх юм бэ? Үүнд нь би яаж итгэх юм бэ гэж та бодож үж болох юм. Би энэ асуултанд чинь хариулж өгье. Нэгдүгürt Бурхан бидэнд ямар мэдрэмж төрж байна вэ гэдгээс илүүгээр
биднийг ямар хүмүүс болон төлөвшөж байна вэ гэдэгт илүү анхаардаг юм. Хоёрдугаарт нэг чухал зарчмыг бид ойлгох хэрэгтэй. Тэр нь заримдаа Бурхан биднийг өөрсдөөс минь хамгаалахын тулд, өөрсдөд минь байгаа хортой зүйлсээс сэргийлэхийн тулд бидний амьдрал зовлон бэрхшээл, саа дотгор, хавшлага дарамтыг зөвшөөрдөг. Бурхан бидэнд хайргүйдээ биш, харин ч хайртай учраас биднийг өөрийгөө үгүй хийхээс хамгаалдаг юм. Тиймээс яагаад гэдэг асуултын дараа бидний ихэвчлэн асуудаг хоёр дахь асуулт бол хэн гэдэг асуулт юм. Энэ зовлонд хэн буруутай вэ? Хинээс болж ийм нөхцөл байдлууд би орчих вэ? Хинээс болж би ажлаасаа халагдсан юм бэ? Хинээс болж хүүхдүүд маань буруу замаар орчих вэ гэж асуудаг. Тэгвэл энэ асуултад хариулах 3 үндсэн хариулт бий. Нэгдүгээрт бидний амьдралд тохиолдсон альва зовлон бэрхшээлд бид өөрсдөө их бага ямар нэгэн хэмжээгээр заавал холбоотой байдаг юм. Учир нь ихэнхдээ бидний амьдралд тохиолдсон альва зовлон бэрхшээлийн гол шалтгаан нь бид өөрсдөө байдаг л гэсэн үг. Библиэд энэ талаар олон удаа өгүүлсэн байдаг. Тооллого 32:23 дээр гэвч та нар ингэхгүй аваас харахтун та нар эзний өмнө нүгэл үлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэддүгэ гэсэн байдаг юм. Мөн Галаат номын 6-7 дээр бүүмэхлэгд Бурхан элэг дог болохгүй. Юу гэвэл хүн юу тарснаа л хурааж авдаг юм а хэмээн өгүүлсэн байна. Үүнхээр бид тарснаа хурааж авдаг юм. Тарснаасаа ихийг хурааж авна, тарснаасаа хойш заавал хурааж авах болно. Бид Библийн зарчмуудыг зориудаар зөрчих үед бидэнд ийм зүйл тохиолддог юм. Тиймээс бид өөрсдийнхөө дуулуургүй байдлынхаа үр дагаврыг амсдаг. Харин тэр цагт бид Бурхан минь, та яагаад надад ийм зүйлийг зөвшөөрч байгаа юм бэ? Та надад хайртай гэсэн чинь яасан бэ? Та надад хайртай байсан юм бол ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх байсан юм биш үү гэж залбирх нь өөрөө утгагүй юм. Жишээ нь хин нэгэн хүн 40 давхар байшингаас үсрлээ гэж бодоход юу болох вэ? Бурхан тэр хүнийг замаас нь гайхамшигтайгаар авардаггүй юм бол тэр хүн газарт бяц сунаж өөхөх болно. Тэгвэл тэр хүнийг Бурхан алчглаа гэж бид хэлэх үү? Мэдээж үгүй. Тэр хүн өөрийн гаргасан шийдвэрийн улмаас дэлхийн таталцлын хуулийн нөлөөгөөр амиа алдах болно. Энэ бол бидний ойлгох ёстой нэгэн чухал сүнслэг зарчим юм. Бид өөрсдөө Бурханы зарчмуудыг зөрчиж өөрсдийнхөө хийсэн сонголтоос болоод хохирол амсах үедээ Бурханыг буруутгах нь зүуд нийцэхгүй юм. Тэгэхээр бидний зовлон бэрхшээл туулдаг нэг чухал шалтгаан нь бид өөрсдөө өөрсдийнхөө дээр тэр зүйлийг авчирдагт оршиж байгаа юм. Бурхан минь, хэрвээ та надад хайртай байсан бол ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх байсан шүү дээ гэж хэлж болох ч үнэндээ тийм биш ээ. Хэрвээ та хүүхэдтэй үнэхээр их хайртай бол хүүхэд чинь таны үгэнд дуулуургүй хандаж буруу замаар будаа тээж эхэлбэл та яах вэ? Библиэд ийм хүүхдүүдийг саваагаар хүмүүжүүл гэж хэлсэн байдаг. Та тийм хүүхдүүдээс сахилгажуулж зөв зам руу нь аваачихыг хичээх болно. Тэр хүүхдэд хайргүй учраас тэр үгүй ээ. Харин ч хайртай учраас тэр юм. Тэднийг сахилгажуулж байгаа нь тэднийг зөв зам руу оруулахын тулд юм. Харин эсэргээрээ хүүхдүүд минь намайг тоохоо болчих байхаа гэд буруу замаар явааг нь өөгшүүлсээр байвал яах вэ? Энэ бол хайр биш харин амин хувиа хичээсэн үзэл гэсэн үг. Бурхан бидний хүүхдүүдэд сахилгажуулдаг сайн эцэг эх байгаасаа гэж хүсдэг болов уу? Эсвэл амин хувиа хичээсэн эцэг эхчүүд байгаасаа гэж хүсдэг юм уу? Мэдээж хүүхдүүдэд хайрлаж тэдний төлөө сахилгажуулдаг эцэг эхчүүд байгаасаа гэж хүсдэг юм. Учир нь Бурхан ч өөрөө тийм эцэг эх гэсэн үг. Бурханы сахилгажуулалт бол түүний хайрын илэрхийлэл юм. Тиймээс та надад хайртай байсан юм бол ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх байсан гэж хэлэх нь утгагүй юм. Учир нь харин ч Бурхан танд хайртай учраас сахилгажуулж байгаа юм шүү. Тэгэхээр бидний амьдрал тохиолдог зовлон бэрхшээлийн нэг том шалтгаан нь бидний өөрсдийн дуулуургүй байдлын үр дүн байх нь. Хоёрдугаарт, диаволын хормон ажлуудын улмаас бидний амьдралд зовлон бэрхшээл нүүрлэх боломжтой. Йов номонд диавол Йовын талаар Бурханд юу гэж өгүүлсэн байдгийг санаж байна уу? Диавол Бурханаас зөвшөөрөл авч Йовын амьдралд зүсэн бүрийн гай зовлон учруулж эцэст нь түүний эрүүл мэндийг хүртэл дордуулдаг. Йовын 2 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байдаг. Тэгэхэд эхнэр нь түүнд чи чинь үнэнчээ хадгалсаар л байна уу? Бурхныг хараагаад үх гэв. Харин тэрээр түнд чи мунхаг имсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид мууг хүлээн авах ёсгүй гэж үгэв. Энэ болсон бүхэнд Йов уруулаараа нүгэл үлдсэнгүү гэж хэлсэн байгаа юм. Бурхан бидэнд дандаа сайныг өгдөг бол сайн Бурхан байх уу? Бурхан бидэнд зовлон бэрхшээл, саа дотгор, хавчлаг дарамтыг зөвшөөрвөл муу Бурхан болчих уу? Тэгэхээр бид нэг зүйлийг сайтар ойлгох нь зүйтэй юм.
Юу гэвэл бидний амьдрал диаволын нөлөөгөөр дамжуулан зовлон бэрхшээл тулгарх боломжтой байдаг байна. Уруу датлаг, сорилтч мөн диаволоос ирдэг юм. Үүнд гайх зүйл үгүй. Гэхдээ нөгөө талаас бид нэг зүйлийг ойлгох ёстой. Сатан хүртэл итгэгч хүний амьдралд Бурхны зөвшөөрлгүйгээр ёрын мууг үйлдэж чадахгүй гэдгийг. Тиймээс бид зүрх алдах учиргүй. Учир нь хэрээс маань хэтэрсэн байдлаар сорихыг Бурхан Сатанд хизээч зөвшөөрдөггүй юм. За ингэж цаашлаа 3 дугаарт. Бурхан өөрөө биднийг өөрийн сайн тааллын дагуу өөрчлөн шинжлэхийн тулд бидний амьдрал зовлон бэрхшээлийг зөвшөөрдөг. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй юм. Тэгэхээр бидний асуудаг эхний асуулт бол яагаад? Харин хоёр дахь асуулт нь хэн гэсэн асуулт байсан. Харин хэн гэдэг асуултын хувьд бид нэг бол өөрсдийнхөө гим нүглийн улмаас, эсвэл диаволын улмаас, эсвэл Бурхны тухайлсан зорилгын улмаас амьдралдаа аливаа зовлон бэрхшээлтэй нүүр тулдаг байна. Гэхдээ Бурхан бидний амьдрал зовлон бэрхшээлийг өгөхдөө бидний мууг үзэх гэж биш, биднийг хайрласандаа үнийг зөвшөөрдөг гэдгийг бид сайтар ойлгох учиртай юм. Би энд нэг зүйлийг давтан хэлмээр байна. Бурхны хувьд бидэнд аятай, таатай, тог тухтай мэдрэмж төрж байна уу үгүй юу гэдгээс илүү бид Бурхны хүслийн дагуух эрчүүд эмгтээчүүд болон төлөвшөж байна уу үгүй юу гэдэг чухал гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Товчхондоо бол Бурхан бидэнд таатай мэдрэмж төрүүлэхийг биш, харин бидний зан чанарыг барьж байгуулахыг илүүд үздэг юм. Харин бидний амьдралд тулгардаг аливаа хүнд хэцүү асуудлууд нь биднийг хайрлаж бидэнд санаа тавьдаг Бурхан хайрын илэрхийлэл гэж ойлгох нь зүйтэй юм. Гэвч хамаг учир тэр зовлон бэрхшээлийн өмнөөс бид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэгт л оршиж байгаа юм. Тэгвэл ямар хариу үйлдлийг зөв, ямар хариу үйлдлийг буруу гэж үзэх вэ? Эхлээд буруу хариу үйлдлийг аваад үзцгээе. Бидний нийтлэг гаргадаг буруу хариу үйлдэлүүдийн нэг бол буруутанг хайх явдал юм. Энэ тэдний буруу. Энэ бол түүний буруу. Хэрвээ тэр ийм зүйл хийгээгүй байсан бол энэ зүйл тохиолдохгүй байх байсан юм гэж бид төрүүлж боддог. Тэр бүхэл бид заримдаа Бурхныг буруутгадаг. Бурхан та үнийг зогсоож болох л байсан. Хэрвээ та бүхнийг чаддаг юм бол та үнийг зогсоож болох л байсан штэ. Хэрвээ та бүхнийг хянаж байдаг юм бол яагаад ийм зүйлийг хянаж чадаагүй юм бэ гэж бид Бурхныг буруутгадаг юм. Бид энэ мэдчлэн хэн нэгэн буруутныг хайж эхэлдэг. Хэдийгээр энэ бидний гаргадаг нийтлэг хариу үйлдэлүүдийн нэг мөн боловч үнэндээ маш төлөвшөөгүй хариу үйлдэлүүд юм. Тиймээс хэн нэгнийг буруутгахдаа тэргүүнд тавьж байгаа бол энэ нь бид төлөвшөөгүй байгаагийн илэрлэл гэж ойлгоход болно. Бидний түгээмэл гаргадаг хоёр дахь хариу үйлдэл бол зүхтаах явдал юм. Олон хүн асуудлаасаа зүхтахын тулд арх дарс ууж хар тамхи хэрэглэж мансурч эхэлдэг. Зарим нь гэр бүлээ хайдаг бол зарим нь бүхнийг орхиод явахыг хичээдэг. Энэ мэт өөр олон янзаар тухайн асуудлуудтайгаа нүүр тулахаас зайлсхийдэг юм. Мөн өөр нэгэн хэсэг нь юу ч болоогүй юм шиг дүрсгэх сонголтыг хийдэг. Тэд бусдад бүх зүйл сайхан байна, ямар ч асуудал алгаа гэж худлаа хэлдэг юм. Олон хүн бардам зангаасаа болоод хүнд хэцүү байдлаа бусдад хэлж тусламж гуйж чаддаггүй юм. Гэвч зовлон бэрхшээлээ үүсгэх нь зөв хариу үйлдэл биш гэдгийг бид ойлгох ёстой. Асуудлаасаа зугтах, хэн нэгнийг буруутгах нь ч зөв хариу үйлдэл биш юм. Зарим хүмүүс зовлон бэрхшээлтэй нүүр тулахаараа өөрийгөө өрөвдөж эхэлдэг. Би угаасаа л азгүй хүн, би дандаа л бүтлгүүтэж байдаг гэж тэд өөрийгөө хөөрхилдэг. Гэвч энэ нь ч бас зөв хариу үйлдэл биш ээ. Бусад хүмүүсээр өрөвдүүлэх юм бол бүх зүйл сайхан болчих юм шиг санагдаж байж болох ч тийм биш. Өөрийгөө өрөвдөх нь нөхцөл байдлыг харин ч дордуулдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өөр хэсэг хүмүүс зовлон бэрхшээлийн өмнө зүгээр л буугаад өгчдөг. Тэд амьдралдаа ямар ч тэмцэлгүй болж урсгалаараа хөвж эхэлдэг юм. Гэхдээ энэ нь ч мөн зөв хариу үйлдэл биш юм. Тэгвэл ямар хариу үйлдэл нь зөв юм бэ? Үүнийг хэлэхээс өмнө би нэг зүйлийг чухалчлан хэлмээр байна. Зовлон бэрхшээл бүхэн муу байдаггүй. Паулийн амьдралд тулгарсан асуудалч адилхан тэр чигтээ муу байгаагүй. Хамтдаа 8-9 дугаар ишлэлийг гаргаад харъя л да. 8 дугаар ишлэлдэр ингэсэн байгаа. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж би энэ талаар би эзнээс гурамтай хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай, учир нь мөхөстөлд миний хүч бүрэн төгс болдгиймаа гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхана гэж хэлсэн юм. Бурхан Паулд
Би наад зовлонгч нь зайлуулахгүй. Гэхдээ би нэг зүйлийг батлан хэлье. Миний нэгүсэл, миний нөхцөл болзолгүй хайр чамд хангалттай байх болно. Учир нь мөхөс байдал дотор чинь миний хүч бүрэн дүүрэн төгс болох болно гэж айлтсан юм. Үнэхээр агуу биш гэж юу? Үүнийг ойлгосон Паул гинт баярлж эхэлсэн. Одоо би энэ зовлон арилгаж өгөөч гэж гуйхгүй, харин ч сул дорой байдлынхаа төлөө Бурханд талархах болно. Учир нь энэ зовлон бэрхшээлээр дамжуулан би Бурханы хүүгийн амиллын хүч чадлыг илүү ихээр таньж мэдэх боломжтой болж байна гэж хэлсэн юм аа. Паул цаашид урам зориггүй биш, харин ч сэтгэл хангалуун байх болсон. Учир нь тэр хизээ хамгийн сул дорой байна. Бурханы хүч чадал хамгийн дүүрэн өгөгдөх болно гэдгийг ойлгосон юм. Хэрвээ би танаас өдөр бүр ариун сүнсний хүч чадлыг амьдралдаа бүрэн дүүрнээр мэдэрч амьдрахыг хүсэж байна уу гэж асуувал та юу гэж хэлэх вэ? Би хүсэж байна гэж хариулах байх. Тэгвэл би танаас Бурханы ариун сүнсний хүч чадлыг бүрэн дүүрнээр мэдрэхийн тулд зовлон бэрхшээл, саа дотор сэтгэлийн шарах, буруутгал, хавчлагыг амсахдаа бэлэн байна уу гэж асуувал юу гэж хариулах вэ? Тэгвэл ч арай өөр хэрэг шүү. Би хүч чадлыг нь бол хүсэж байна. Гэхдээ тэр хүч чадалд хүрэх арга зам нь таалагдахгүй байна гэж хариулах уу? Илч Паулийн хувьд зовлон бэрхшээл дундаа өмнө хизээч ойлгож мэдээгүй байсан тэр зүйлийг ойлгож ухаарсан юм. Филиппо загталтаа Паул Есүс Христийн амиллын хүч чадлыг амьдралдаа бүрэн дүүрэн амсахыг хамгийн ихээр хүсдэг тухайгаа өгүүлсэн байдаг. Тэгвэл Паул үнийг амсаж чадсан. Яаж тэр вэ? Яаж вэ гэж юу? Зовлон бэрхшээл хүнд хэцүү асуудлуудаар дамжуулаад ойлгосон юм. Эцэст нь хэлье. Тэгвэл та Бурханы агуу хүч чадлыг мэдрэхийг хүсэж байна уу? Түүний хүч чадал амьдрал чинь дүүрэн бялхахыг хүсэж байна уу? Бурханаар бүрэн дүүрэн хэрэглэгдэхийг хүсэж байна уу? Бусдын амьдралыг өөрчлөхийг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол Бурханы зөвшөөрсөн зовлон бэрхшээлтэй нүүр тулахдаа бэлэн бай. Учир нь зовлон бэрхшээл уу гашуу сэтгэлийн шарах, саа тотгор, хавчлаг дарамт дотроос л Бурханы жинхэнэ үйлчлэгчд төрөн гардаг юм шүү. Олон хүн өөрийгөө сүнсээр өсчүүл бүх зүйл сайхан, амар хэлбэр болно гэж эндүрдэг. Гэвч доктор Стенли өнөөдөр бидэнд тис өөр зүйлийг өгүүллээ. Бурхан биднийг тогтвортой амьдруулахаас илүү бидний зан чанарыг барьж байгуулахад илүү анхаардаг байх нь. Харин гол асуулт бол таны амьдралд Бурханы хүч чадал төгс болгогдохын тулд та тэр бүх зовлон бэрхшээл, хүнд хэцүү асуудлуудыг туулан гарахдаа бэлэн байна уу гэсэн асуулт юм. Зовлон бэрхшээл бидний амьдралд ирэхэд бид ихэвчлэн тухайн асуудалдаа хэд төвлөрөөд эзэн Бурханыхаа эдхэмжит байдлыг мартчихдаг. Тэгвэл дуулал 126 дугаар бүлэгт бидэнд чухал зүйлсийг сануулсан байна. Хамтдаа Библийн энэ гайхалтай үгсээр өнөөдрийн цагаа өндөрлүүлцгээе. Эзэн бидэнд зориулан авуугай үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна. Хаяа эзэн, олзлогдогсдгийг маань өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчираач. Нулимс туслуулан үр суулгагчд уухайн дуутай ургац хураах болно. Үртэй уутай үүрэн уйлан нааш цааш явах тэрээр багцлсан тариага үүрэн баяр хөөрийн дуутай гэртээ ирнэ. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.